орноосоо бараг гардгүй хөгжим бас Понго байхад амьдрал нь цондоогоод л явждаг нэгэн. За тэгээд манай Понгогийн хүсэлж биелж айгүй дэжгүй нэг эмэгтэйг харчлаа шүү. Ядчихад нөгөө эмэгтэй бас нохоотой. Нохоо нь айгүй хэмсэг эзнээ борлуулчаад өөрөө бас их нэртэй болох санаатай нэг сумаар хоёр тулаа бодож байгаа байхгүй юу? 17 цаг 30 минут болоогүй л бол Рожер яа тэгсэн чи Ани та минь хөөрхөн Фердитатай хамт голын иргэн сандал дээр цомцоогоо сууж идэггүй. Урдуур хайгуур нь гарсан ч тоохгүй агаар нь Понгод мэрэгэн санаа орж ирэл эргэлдүүлж ягаад цаа гурыг чинь ус руу шалт норсон Ани та бөөн уур харин манай жаахан тэнийг Рожер бол хамаг хувцсан нь орчоод ахад халааснасаа норсон альчуур өгч мангартж ягаад аль хэдийн яарчлгүй яах вэ? Понго маань эзэндээ ч ихнэр өөртөө ч ихнэр авцсан өстой түрүүний хэлэхэр нэг сумаар хоёр тулаа буудсан өмчин сэтгэл хөдлөл филинг энтер бол бүрдээд цэгтэй үсттэй. За ингээд хосмосоо олцох хосууц чинь аз жаргалтай байж идэл нэх муухан машиныг ятансан чимээ гараад хаалгонготл өснийх нь нэг тал нь хоохор харин нөгөө тал нь цагаан 50-50 чүрсэн шулмс шиг авгаа ороод ирдیں۔ Тэгснэ барьснаа айгуу миний энэ харин амьдрал бол амтны үслэг идэл юм да гэж олон талын монголчснаа гар авчид. Энэ баба авгаа бол Анитагийн ажлын газрын дарга буюу Крюла гэдэг. Харин Рожер, Пердита, Понго гурав бол чин сэтгэлээсээ үнэн голоосо дургуулдэ. Угаасаа харвас нэг цэвдэг сонь царайтай гараагаа зү. За тэр ч яах вэ? Ингээд дуудалгүй Пердита төрж эхлэв 4-5 гөлөг гэсэж сүүлдээ 10, 11, 12, 13, 14, 15 болоод манай Ферди Понго хоёр хөөхөн 15 гүлтэй боллоо гэсэн чинь нэг нь аим орохгүй эндээд сэтгэлээр унаал Рожер Понгот хэлтийн зүгээр дээ анда амьдралд ийм юм байдیں۔ Гэтэ одоо зүгээр ухаална гэсэн чинь нөгөө хөөхөн сүүлийн гүлг нь аим ороод өстой хөөхөн. Тэгтэл гаднаас цахилгаан зэрэгцэж нөгөө балай Крюла ороод ирдیں۔ Тэгснэ за ингээд 15 гүлгийг чинь авъя дансаа гэж мэйгэд баярхаад зүгээр харин манай Анита Рожер хоёр өвөхгүй гэд бат зогссон. Уур нь хөрсөн Крюла за яах вэ? Та нар ингэж л бай. Би яаж ийж яагаад авах л болно харж агаар за гэл явчлаа. Манай хөөрхөн 15 гүлэг өдөр ирэх тусан томорч гэрийн үйлчлэгч Нааны тэр хэдтэй хайртай гэж жигтэйхэн. Нэг өдөр Анита Рожер хоёр Ферди Понготойгоо салхилах гээл Наанид 15 гүлэг үлдэг явдیں۔ Яг энэ үед Крюлагийн хоёр бүтлгүү туслах тэднийх рүү ороод эрчим хүчнээс явж гин гэж худлаа хэлээд гүлэгнүүдийг нь бүгдийг хулгайлжлгүй яах вэ? Энэ бүхэнд тэдний гэрээхэн итгэж чадахгүй нилээн ой гашууд автаж цагдаа хүртэл мэдэгдсэн ч ямар ч нэмэргүй. Тэгсэн чинь Крюла бүр үнэн цагаан заяа. Анитаруу залгаснаа. Ивэдэ зайлвал гүлгнүүдээ алдсан юм. Надад зарч гээд хад юм балайн одоо тавилын юм да. Энтэр гэж яжилж яагаад уцаад тасалва. Фердита Понго хоёр бол угаасаа тэр авгааг л авсан гэдгийг бат мэдчихэж байгаа болохоор бусад нөхдөөсөө тусламж гуйж нөгөө хэд мэж ойлгоод колониалийн туслах типс гэд хөөрхөн муур тэр эдийг хаанагааг нь олчтیں۔ Гэтэ тэнд 15 гүлэг биш бүр 99 гүлэг байсан тэхүү. Нөгөө Крюла ч бүгдийг нь цааш нь харуулж арьсаар нь өөртөө шүүп хийж өмсгөн өдрийн бодол шөнийн зүд. Тэгэл хоёр туслахтаа өнөөдөр л дуусах. Үгүй бол та хоёрыг цагдаад чи өгөөд би өөрөө гимгүү үтсчиж бас чадна шүү гэж аав тий. Понго Пердита хоёрт мэдэгдээд манай хоёр маш хол замыг туулж хайртай гүлгнүүдээ аврах гэтэл 99 гүлэг байгаад яаж 84-ийг нь бас үлдээгээд явах үедээ бас муухамдаа гэл бүгдийг аварч нөгөө хоёр бүтлгүүтээ үтэлцэж байгаа юм чи. За тэгэл тэр өвлийн хүүтнэр машин тэрэгчгүй 99 гүлэг авч явна гэдэг нэлээд чангал да. Маш хүйтэн цасаар шуурч ядж яхад Крюла хулгайлсан гүлгнүүд нь хулгайлагдсныг мэдээд уурлан дөрмийн дагуу араас нь олох гэж явна. Тэр хэд маань нэг малын хашаа олол үнэнүүд нь сүүнээс уулгаж жаахан амарч байгаа тосгон руу ойртож тэндээсээ Лондон орох гэтэл яг тэнд нь нөгөө хэд ирзэ хайж байна. Понго өгийн л мэрэгэн санаа гаргадаг болохоор тэнд нэг уурын зуух байсан. Үнсэнд нь бүгд өнгөрөөд өөртөө далматын гүлэг биш өөр үйлдвэрийн хар нохоо болгож машин руу явцгаагаар төлөвлөгөө маань овоо амжилттай байсан ч хамгийн сүүлийн хэд маань орох гэтэл цасны тусал байшингийн дээрээс туслаад буцаад өнгө нь өөрчлөгдөж энийг нь Крюла хаарчдیں۔ За тэгсэн ч машинд орж амжаад араас нь Крюла маш хурдтайгаар хөөж байгаа юм чи. Манай эдийн суусан ачааны машины жолооч маань давгүй барьдсан болохоор шахаж нэг үзэл муу санаатнууд жалгар унваа. Ингээд Лондонд хөөрхөн 99 гүлгтэйгөө хамт бүр Фердита Понго хоёр нэмэгдэх юм бол 101 болцсон. Ам бүлээн нэмээд ирэхэд Анита Рожер Нааны 3 бол аз жаргалаар дүүрэн өгтөж авч байгаа юм чи.
Анита Рожер хоёр бүгдийг нь тижээж гүлгний фермтэй болцгоё гэд амар тайван сайхан аз жаргалтайгаар дуусна юм да. Зав зайгаараа үргэлж гайда үргэж авах учир намайгаа ойлгож тусалж дэмжиж байгаа та нартай маш их баярлалаа. Зүрх зүрх.